Сайн байна уу? Монголын Оюун ухааны академиас зохион байгуулж буй онлайн сургалтыг сонгон суралцахаар болсон танд талархал илэрхийлье. Та бүхэндээ Microsoft Teams программыг гар утас болон таблет дээр хэрхэн татах талаар зааварчилгааг хүргэж байна. Нэгдүгээр алхам. iOS үйлдвэрлэлийн систем бүхий утастай бол App Store, Android үйлдвэрлэлийн систем бүхий утастай бол Play Store app-ыг сонгон орно. Хоёрдугаар алхам. Search хэсэгт Microsoft Teams гэж бичээд хайна. Гуравдугаар алхам. Хайлтаасаа Microsoft Teams-ийг сонгон орно. Android үйлдвэрлэлийн систем бүхий утастай бол Install товчлуур дээр, iOS үйлдвэрлэлийн систем бүхий утастай бол Get товчлуур дээр дарж суулгана. Дөрөвдүгээр алхам. Суулгаж дуусны дараа Open товчлуур дээр дарж App-а нээн. Тавдугаар алхам. Улаанаар тэмдэглэсэн хэсэгт багшаас өгсөн имэйл хаягийг бичиж Sign in товчлуур дээр дарна. 6 дугаар алхам. Password хэсэгт багшаас өгсөн нууц үгээ бичиж Sign in товчлуур дээр дарна. 7 дугаар алхам. Current password хэсэгт багшаас өгсөн нууц үгээ бичнэ. New password хэсэгт шинээр нууц үг зохиож бичнэ. Тоо болон том жижиг үсэг холж зохион. Confirm password хэсэгт зохиосон нууц үгээ дахин бичиж Sign in товчлуур дээр дарна. Ингээд Microsoft Teams программыг ашиглахад бэлэн болж тогтсон хугацаанд тус програмд нэвтрэн орж хичээлдээ суух боломжтой боллоо. Танд амжилт хүсье.